Сайн мэнд үзэгчтэй Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Бидний энэ удаагийн сэдэв таны миний Монголын ирээдүй болсон хүүхэд. Монгол улсын ерөнхийлөгч элбэг дөрж олуула болох уриалгыг дэвшүүлж байгаа. Энэ бодлогын гол цөм нь айл өрхбөр олон хүүхэдтэй байх. Тэгвэл энэ бодлогыг нийгмийн аль хэсэг хэрэгжүүлж байна вэ? Хэрхэн хийж байна вэ? Энэ уриалгыг дэмжсэн хэсэгт хүүхдээ өндөр боловсралтай үгүй юмаа гэхэд зөв хүн болгон хүмүүжүүлэх чадамж байна уу? Олуула болчихвол эдийн засаг тэр хэрээр тэлнэ. Ажиллах хүч нэмэгдэнэ, ерөнхийдөө улс орны бүтээмж бүгд нэмэгдэнэ. Харамсалтай нь ерөнхийлөгчийн үгийг дагаад бүх айл 3-4-өөр нь хүүхэд гаргахгүй байгаад юм. Хэн гаргаж байна вэ? Хэдхэн л хүн гаргаж байна. Онцлог нь манай улсын гэр бүлүүдийн тэдэн хувь нь 3-аас дээш, 4-өөс дээш хүүхэдтэй, эсвэл Монгол улсад 7-оос дээш хүүхэдтэй төдөн гэр бүл байна гэдэг ч юм уу наривчилсан судалгаа алга байгаа юм. 10 жилд нэг удаа хүнээ тоолж байгаа улсад ингэж судлах эцэсч байхгүй. Ер нь янз бүрийн бодлого авч хэрэгжүүлээд төрөлт нь хүссэн хэмжээнд нэмэгдсэн улс орон байдаггүй юм байна. Жишээлбэл Зүүн Германд 1974 онд хүн амын төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүхэд асрах үйлчилгээг сайжруулж, санхүүгийн урамшуулал олгож, төрөөс орон сууцны асуудал дэмжлэг үзүүлэх арга хэмжээг боловсруулжээ. Үүний үр дүнд төрөлтийн түвшин нь бага зэрэг л нэмэгдсэн үг гэхээс удирдагчдын хүссэн хүлээсэн үр дүн гараагүй байна. 1950-ад оноос эхлээд Монголоос бусад Азийн бүх улс орнууд хүн амаа цөөрүүлэх бодлого баримталсан. Нэг айл нэгээс 2 хүүхэдтэй болсон түвшинд хүрсэн Азийнхан одоо эргээд төрөлтөө нэмэгдүүлэх гэсэн бодлого баримталж байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд бүгд найрамдах Хятад ард улс нэг айл нэг хүүхэд бодлого нь хэдхэн жилийн дараа улсаараа дүүрэн гойн эрчүүдийг бий болгох хэмжээнд хүрсэн учраас 2 хүүхэд болгож нэмэгдүүллээ. Азийн улсууд хүн ам нь хамгийн бага түвшиндээ очиод 10-аас 20 жилийн нүрийг үзэж байна. Ийм доод түвшнөөс өсөх нь бизнесээ алдаад юу ч үгүй буюу тэг төгрөгөөс эхлэхтэй адилхан хүндрэлтэй байсан гэсэн онол хүн ам зүйн онол тусгаж заасан байдаг юм байна. За улс төрчдийн хувьд нийгмийн халамжийг илүү сайн олгох хэрэгтэй, мөнгө тарах хэрэгтэй. Тэгвэл хүн ам өснөө гэсэн гаргалгаа гаргадагч энийн тийм үр дүнтэй арга бишээ гэдгийг Сингапур улсын жишээнээс харж болохоор байгаа юм а. Тухайлбал Сингапур улсын хувьд олон хүүхэдтэй болох тусам нийгмийн халамж нь өсдөг. 2 хүүхэдтэй болвол орон сууц олох нь 3 дахь хүүхэд нь гараад ирвэл орон сууцыг нь томруулна гэх зэргээр зам хөнгөлтэй зээл олгоно гэх зэрэг бодлого хэрэгжүүлдэг байна. За дээр нь залуучуудыг илүү түлхүү уулзуулдаг, учруулдаг болохын тулд 7 хоногийн нэг өдрийг залуучуудын уулзах өдөр хүртэл болгосон байна. Гэхдээ хүн ам нь төдий чинээ санснаар нь өсөөгүй байгаа. Харин ч гэрлэлт нь багассан гэсэн судалгааг бид олж авсан юм а. За өөрөөр хэлэх юм бол онлоор бол төрөлтөд нийгэм, тэрч бүхэл улс төр, эдийн засаг гэх мэтчлэн томоохон зүйлүүд нөлөө үзүүлдэг байгаа юм. Харин Монгол улсын хувьд агаарын бохирдол болоод мөнгө гэсэн 2 асуудал тулгамдаад байгаа юм а. Хэмжээ одоо төрөөс үзүүлж байгаа халамжийн асуудлууд дээр манай иргэд бол дандаа сөрөг үр дагаврыг гаргаж ирж байгаа нь харамсалтай. 500 мянган төгрөгийг одоо хуваарлж өгч байсан. За тэр үед бол гэрлэлт маш их өссөн. Тэрний дараа жилийн одоо гэр бүл салтын тав бол өмнөх жилүүдээс 2-3 дахин өссөн. Ийм одоо үзүүлэлт гарч байгаа нь тухайн одоо гэрлэлт бол ямар нэгэн баталгаатай гэрлэлт байгаагүй гэдэгт бид нарт харуулж байгаа. За дээр нь мөн одоо энэ хүүхдийн мөнгөний асуудал байна.
Бид зөвхөн өнөөдөр өөрсдөө ажил эрхлэхгүй, өөрсдөө боловсрахгүй, өөрсдөө гэр бүлээ хэрхэн тэжээх вэ, хэрхэн би одоо энэ ээж аав болсныхаа үүрэг хариуцлагаа хүлээх вэ гэдэг талаар анхаарал хандуулахгүй ирнэ. Зөвхөн төрөөс өгж байгаа тэр 20,000 төгрөгийн төлөө хүүхэд төрүүлж гинэ гэдэг бол одоо тухайн хүний бас одоо нийгмийн хариуцлага гэдэг юм маань бас дутагдaltaй байна. Боловсролын хувьд бол хангалттай байна гэдэг нэлгийг хүргэж байгаа. Энэ эмэгтэйг оюун эрдэнэ гэдэг нөхөр 5 дугаар ангийн охины хамт амьдардаг. Зээлээр авсан хэдий ч өөрийн гэсэн орон суудтай гэр ажлын хоронд хүл дүүжлэх унаатай. За энэ эмэгтэйн хувьд олон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг. Гэсэн хэдий ч түүний хувьд хүүхэд гаргах уу аль эсвэл зээлээр авсан байрныхаа лизингийг төлөх үү гэдэг асуудал тулгараад идэг юм аа. Боловсролын түвшин төрөлт хоёр шууд уруу хамааралтай байдгийг хүн амзан онлоор баталжээ. Монголын эмэгтэйчүүд боловсрохын хэрээр хүүхэд гаргах хүсэл нь буурч байгааг үүнээс харж болно. Тэгээд ч өнөөдөр Монгол айлын амьдрал ямар байгаа вэ? Лондон, Монголын зах зээл дээр зарж байгаа алим яг адилхан үнэтэй ч англичууд сартаа 50,000 еврогийн цалинтай, монголчуудын дундаж цалин харин 500,000. Төрөлтийг нэмэгдүүлэхэд халамжийн бодлого гэхээсээ илүү гэр бүлийн сайн сайхан угар амьсгалыг бүрдүүлвэл үр дүн гарч магад. Мөн эмэгтэйчүүдийг ажиллаад хүүхдээ өсгөх боломжтой болгох бодлого баримталбал магад эд төрөх болоод ажиллах насны эмэгтэйчүүдэд боломж болохоор. Энэ эмэгтэйг наран чимэг гэдэг 1-ээс 10 хүртэлх насны 4 хүүхэдтэй дээд сургууль төгссөн мэрэгжилтэй хэдий ч хүүхдүүдэд хараад гэртээ суудаг. Түүний нөхөр сарын 300,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Өөрөөр хэлбэл 6 ам бүл тижээж тэдний өмсөж зүүх, ууж эдхийг болгодог учраас мөнгө цааш нь хурааж хуримтлуулах ямар ч завдал болдоггүй байна. Энэ эмэгтэй нөхөр хүүхдийн хамт баян хушуунд, айлын хашаанд, айлын гэр түрээслэн амьдарч байна. Олон хүүхэдтэй дарагдаад орон сууцчгүй яваа айл гэрүүд олон. Үүнээс илүү орох, орон, унах унаатай байхын тулд хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа нь өнөөгийн нийгмийн нийтлэг үзэгдэл. Олуулаа болох бодлогыг дэмжсэн бодит жишээ бол Эрдэнэ сүрэн гэх энэ эмэгтэй юм. Ерөнхийлөгчөө дэмжийч гэж олон хүүхэдтэй болоогүй. Өөрийн хүслээр бурхнаас заяасан бэлгээ татгалзалгүй авсаар 4 хүүхэдтэй болсон юм. Аж амьдралынх нь учир байдлыг сонссон хин ч гэсэн халаасандаа байгаагаа хамж өгмөр. Олуулаа болоход бас учир бий гэдгийг эндээс харж болно. Намайг Эрдэнэ сүрэн гэдэг юм. Настай 21 настай. Настай. Том чи одоо хэдэн настай вэ? Одоо манай том 3 бат. Тэгээ дундх нь 6 сартай, 2 бага нь 3 сартай. Тэр телевиз тандахтаа бол туслаач дэмжээч гэж хандсан гэж дуулсан л да. Тэгээ яагаад одоо чи тусламж дэмжлэг авахд хөрөөг юу болсон юм? 4 хүүхэдтэйгээ би юу байгаа? Урд нь болоод байдагээс одоо сүлд болох байгаад би ТV 8-д дуудсан юм аа. Тэгэл 2 хоног би нүүсүүлээгүй хоосноотой. Тэгэл хойд урагшаа хашаа орол 2 хүүхдээ хооллол ингээл явдаг гэсэн. Тэгээ тийм учраас би одоо ингэж бүр арга ятсандаа би ТV 8-ыг дуудаж би өгсөн. Өнөхөр одоо энэ 2 багийн гаснаас хойш ирээгүй. Илчээд нэг 7 хоног төсний дараа 7 хоног очоод ТV яваад өгсөн. Дахиж ирээгүй. Одоо чамайг үзэл сууж байгаа хөтэ телевизээр гэрчээд нөхөртөө андаж хэлэх үү гэнэ. Байхгүй. Өөсөө би одоо дахиж халтмааргүй. Намайг өнөөдөр 4 хүүхэдтэй болгочихвол тэгсүүл нэг хаяа явц өчнөө сараар ингээ алга болчихсон. Би өнөөдөр тэр хүний би юу гэж яаж байгаа би мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор одоо тэр нөхөр надад бол ямар ч хамаахгүй. Өнөөдөр 4 хүүхдтэй хад бол би амьдрал гэж бодож байгаа. Эрдэнэ сүрэн 9 дугаар ангиа төгсөөд хүнсний коллежид элссэн ч жирэмсэн болсон болохоор сургуулаа хайжээ. Ингээд 3 жилийн дотор 4 хүүхэдтэй болсон. Энэ бяцхан ээжид Монгол улсын 4 иргэнийг өсгөж хүмүүжүүлэх үүрэг оногдоод байгаа юм. Энэ үүргээ биелүүлж чадахгүй болохоор бусдаас туслаач гэж гуйж байгаа юм. Шуутхан хэлэхэд тижээж дийлэхгүй юм бол яах гэж гаргадаг юм бэ гэж шүүмжлэх нэгэн гарч ирнэ. Хүүхэд гаргахад хит өндөр цензур тогтоосон болохоор тижээж дийлэхгүй ч гэсэн олон хүүхэд гаргасан нэгэн бидэнд ингэж л сарангдаг болчихж. Яагаад юу нэг тийм олон хүүхдтэй болъё гэж бодсон бэ? Болохоор л гаргаад ирсэн эргүүсэл би болмоор байна гэж гаргасан юм. Одоо болохоор л одоо гаргасан юм. Өөдөө би хүүх шухтын эндүүл мэдүүлж чадахгүй.
одоо бурхан сайсан билээ үжил авч илээсэн тийм. Хизээ нэгэн цагт миний амьдрал өнөөдөр ийм байсан. Өнөөдөр ийм байлаа гэхэд хизээ нэгэн цагт миний амьдрал сайхан болно. Би чаднаа л гэлээ юм бэ. Тэгээд хажуу авиргын найз нөхөд ах トゥ нар ясаа олон хүүхдтэй болдгийг одоо байлаач ч гэдэг юм жирэмсэн байх чинь бас нэг тийм мэрдээс Тийм би өөр өнөөж явсаар бол том болгосон чинь. Тэгвэл ахвал байруул интэйг ингээл тэгээд дан чинь би ус ахвалахгүй. Ус болтны тэл болцсон юм чи одоо тэгээ би яаж ахвал. Тэгээ би ахвалаг. дөрвүүх чинь том боллоо бас нилээ удаа шүү дээ. Тэгэхээр одоо яа гэж бодсон ганцаараа. Би одоо хоёр хүүхдээ би цэцлэгт өгчвөл би хоёр ихлийг цэцлэгт өгөөд энэ хоёр ихлийгээ би гурван ихлийг савилт өгч байгаа. Тэгээд би өөр ажил хийн дөрөв хүүхдийнхээ би тийжих би тэтгэлийн би одоо энэ 21,000 төгрөг би ус авахгүй цааш нь банкнд хийн гэж бодож байгаа дөрөв хүүхдийнхээ нэрнтэй. Тэгээ би өөр юу ажиллаж байгаа юм чи би ямжсэн дөрөв хүүхдээ хоосоо оноолохгүй. Хоёр идэлж хоосоо оноолохгүй. Дааруулахгүй хөрөлөхгүй л гэж байна. Эрдэнэ сүрэнгээр жишээ татсныг зарим хүн эмзгээр хүлээн авах магадлалтай. Хүний зовлон шөмжиллээ гэх мэт. Иви хөөрхөдөө гэж болно. Гэхдээ ээжүүд үр хүүхдээ алдаж интгэхэд иви хөөрхийг эхлээд хилдэг билүү хатуу үгээр хатуужулдаг, ухаан сулгадаг. Хэрвээ Эрдэнэ сүрэнгийн ээж байсан бол охиноо ингэжил зэмлэх байсан баг. Ийхүү өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох судалгаа орон даяар явагдаад эхэллээ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийг хүртэл хаана хэн ямар боловсралтай хэн гэгч хэддэх хүүхдэд төрүүлээ тухайн хүүхдэнд хэрхэн яаж амьдарч байна хүүхдэд тижээж чадаж байгаа эсхийг нь төр өөрөө мэддэггүй байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн халамжийн үйлчилгээг хэтэрхий хавтгааруулан олгож байна. Хамаатан садны ойр дотны хүмүүстэй олгож байна гэсэн шүүмжлэл ор үндэслэлгүй шүүмжлэл биш байсан гэдгийг эндээс харж болохоор байгаа юм а. За өөрөөр хэлэх юм бол энэ судалгаа явагдаад ирэхээр зорилтод бүлэгтээ яг халамж нь очих ёстой хүндээ очиж чадна гэдэг найдвар байна. За ер нь бол хүмүүс бас ингээд хөдөлмөр эрхлээд өөрсдийнхээ амьдралыг чадвартай нэг нь аваа явцдаг. Үнэхээр юм бас ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, боломжгүй, өвчтэй, эсвэл ахмад настай, эсвэл одоо хүүхдүүд бол өөрсдийгөө хамгаалах, өөрсдийгөө тэжээх чадваргүй тэр иргэд рүү бол нийгмийн халамжийн үйлчилгээ бол чиглэх учиртай. Өнөөдрийн байдлаар бол яг иргэд маань хавтгаарсан байна, хэн дуртай нь халамж авах гэж одоо хошуурдаг болсон байна гэж шүүмжилдэг. Одоо энэ өрхийн амжиргааны түвшин тодорхойлсны үндсэн дээр бид нар зорилттой бүлгээ бол тодорхойлно. Тэгээд тэр зорилттой бүлэгтээ чиглэсэн үйлчилгээнүүдээ бид нар төрөлжүүлээд тэгээд яг тэр халамж хүртэх ёстой иргэдтэй энэ халамжаа хүртээх энэ ажлыг 14-нд зохион байгуулна гэсэн ийм бодолтой бас төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол улс төрийн бодлогодоо гэр бүл ядаж 2 хүүхэд төрүүлэх боломжийг яаж удаан хугацаанд барих вэ гэдгийг анхаарах хэрэгтэйг хүн амт зүйчид зөвлөж байгаа юм. Тэр 2 хүүхдээ хэн болгож өсгөхөө бүрч илүү төлөвлөх нь харин бидний үүрэг. Гэвч хүүхдэд хандсан сөрөг зүйлс хэд олон байгаагаас ерөнхийлөгчийнхөө урайлгыг дэмжиж чадахгүй түрээд байгаа олон хүн байна. Хүүхдийг зодон тарчлааж хэдэн жилээр амбаарт хорж хүний хүүхдийг цасан шурганаар малд хөөж гаргахтал өнөөх нь өөрийгөө дүүжсэн жишээ бол харамсалтай нь Монгол улсынх. Томчуудын хандлага хүүхдүүдэд шууд нөлөөлдөг. Монголчууд бид бусдын үрсийг өөрийнх шигээ хайрлах нь бүхэл зарим тохиолдолд өөрийнхөөгөө ч хамгаалж чадахгүй хүрээд байгаа юм. Энэ эцэг их гэхэд охиноо гимнастикч болгох гэж дугуйланд оруулаад хөлгүй болгох зэрэг тулчаад байна. Шаантны ясан цуурч өсөлтийн зоон дээр нь таарч эд өсөж цэцэглэж яваа насан дээрээ өсөлтийн зоон гимтвэл насан туршдаа урт богино хөлтөө эсвэл өрөөл татанхаа болох аюултайг эмч ээжд нь дуулгаад байна. Охиныхоо хүслийг харгалзаж гимнастикчин болгох гэсэн биш багшийнх нь хариуцлагагүй үйлдэлээс болж ийм байдалд хүрлээ. Дугуйландаа яваад дөнгөж 2 хонож байгаа хүүхдийг мэрэгжлийн хүмүүсийн хийдэг батуус гих өндрөөс үсрэгснээс охин ийм гэмтэл авчээ. Охины ээж бусад эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгож дараах яриаг өгсөн юм а. Багштай нь ерөөсөө уулзаагүй, багш нь ерөөсөө цухтагаад уулздаггүй тий ажил төрөлтэй өөрийнхөө хүүхдийн эцэг эхийн хуралд сууж ийн гэд ерөөсөө уулзахгүй утсаар л ер нь би голчлон өөрөө ярьдаг. Тийм өөрөө ирж уулзаагүй харин өмнөөсөө өнөөдөр нэг 2 хүүхдээ явуулсан. Тийм 2 хүүхэд нэг цагдаа гээд нэг хүүхэн залуу 2 ирээд одоо бүр
намайг чинь одоо байцаалт аваад байгаа мó доромжлоод байгаа мó тий айгүй муухай харьцаж ийлээ. Тэгээ өөрөөсөө баг хүүхэд чинь суур өвчтэй болоод ингээд эсвэл тэр аав минь би муутай бол аавынх нь өвчин халдсан эсвэл өөрөөсөө баг хүүхдээ зодчлоо ч гэх юм уу тийм сонин одоо зөв бус харьцаж одоо доромжилж яана л да хэл үгээр тий хүний хүүхдийг бэртэж гимтэж ачаад одоо санаа тавиад яах вэ хүүгээ сандраад гүүхийн оронд баг бит хоёр ингээд ээжийнхээ өмнөөс ирж байгаа нэг юм тэр хүнтэй нь өөртөө нь ярьтаа төгүүлгээд тэгээ ээж рүү нь ярихаар өөрөө ирэхгүй. Тамирын багш нь болохоор айгүй сайхан тайвшруулж исэн л та замдаа манай спортод энэ битгий хэл хүмүүс гимтэж өртдөг. Би бол ерөөсөө юу лээ хүүхдийн сүү чугалдаг цугалж исэн, нуруугаа хугалж исэн, гарыг эргүүлж исэн. Тэгээл 3 4 сарын дараа ирээд ингээд идгээл хийдэг гэл тэгсэн. Яг тэд нар мэрэгжлийн тамирчтанд бол яг амьдралаа олгосон хүмүүс нь тэгдэг гэж мэдхгүй одоо тэгээд хэцүү л байна. Эцэг эхчүүд над шиг мэдхгүй байгаа өөр хүүхдээ ингээд иймэрхүү хүмүүсийн гарт өгөөд одоо тий өшөө идэрхтэн ингээд сэтгэл санаа бүх юмараа ингээд дээрээс нь доромжлуулаад одоо бити ингэж байгаасай. Тий одоо өрхөдөө сайн харж хандж сайн өөх багшаа сайн үзэж судалж тийм тэгээд энэ багшид бас жоохон ч гэсэн ёс зүйтэй хүнлэг байгаасай. Тий. Хөвгүүд гар зөрүүлэх нь хизээнээсээ хэвийн үзэгдэл байсан. Зарим нэг өөр үзэлтнүүдэд энэ нь хүнд ялгагддаггүй. Сайн ир болох бараг дасгалжуулалт болдог гэх. Гэтэл хүүхдүүд хоорондоо зодтолдож нэгэнтээ хүнд гэмтэл учруулжээ. Гэхдээ нийгмийн ажилтнтай эцэг хүүхдтэй нь бол уулзсан л та. Тий. Тэгээ ерөөхдөө яг гжил тарсны дараа л хүүхдүүд нэг жоохон маргаан гараад хоорондоо зодтолцсон юм байна л дээ. Тэгээ тэрийг бол бид нэр уулзаад сургуулийн шатны хэмжээнд авч уулзаад дөрөв мөргөр бол яд уулзсан л та. Зодооны хэрэг шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа. Нэгнийхээ хамрыг чихэх хүртлээр зодтолтно гэдэг нилээн зэрлэг зодоо. Нийгэмд зэрлэг үлгэрлэн дуурайлалт байгаа болохоор л тэд энэ санааг авсан хэрэг. Зодооныг яах вэ? Гинэн тэнэг насны үйлдэл гээ. Тэгвэл архийг юу гэх вэ? 11-р ангийн хүүхдүүд сургууль дээр архитан согтуурдгийг нь тэднээс үлгэр дуурал авах багангийнх нь хээвнийг ярих. Сургуулийн үйлчлэгчид хүртэл архины шил, шар айрагны лааз гаргадаг хэлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар архины шил ч юм уу пивний лаад гарч ирдгүү. Байнга л хогийн савнд байж л идэв шүү дээ. Жирийн үзэгдэл шүү дээ ерөөсөө. Би өглөөрөө л хайчдیں۔ Тэр хэнийг мэдэхгүй шүү. Хин уусан яасан гэдгийг мэдэхгүй шүү. Хог асахтын байж л идэж л хайчдیں шүү. Цагдаа сэргийлэх нь ихэнх гэмтэргийн үндэс архитан согтуурснаас үүдэлтэй гэж тогтоосон байдаг. Хүүхдүүд гэмтэрэгт өртөмтгий байгаа нь архитан согтуурснаас үүдэлтэй. Дээр нь тэднийг уруу татах бүлэг маф ажилдаг байх юм. Олон жилийн өмнөөс гудамжны гэж нэрлэж ирсэн Тараншаанд амьдардаг хүүхдүүд цөөрсөн. Тэд хаачив гэх асуултыг байнга асуудаг. Нэг талаараа тэдгээр хүүхдүүд одоо үсч томорсон, хоёрдугаарт арга нь бүр нарийсч Тараншаанд амьдрахын оронд бал, дэвтэр, бох, машины өнөртүүлэгч зэргийг зарж өөрийгөө болгодог болжээ. Энэ нэг гар дээрээс үлгэрийн ном зэрэг зараад яваад байдаг тийм ээ. Ийм байдал руу шилжээд илүү нөө боловсронгуй болоод байгаа юм л. Тэр нөө гудамжинд амьдрах арга нь илүү боловсронгуй илүү хөгжөөд байгаа нь. Энэ нь бол маш сөрөг хандлагатай. Хараа илтгүү хүүхдүүдийн асуудал бол бас их онцгой анхаарах. Ялангуяа энэ рүү бол нийгмийн үйлчилгээний ажлууд хийгдэх шаардлагатай. Бид нэр өнөөдөр хараа илтгүү хүүхдийг одоо олж аваад хүүхдийн хамгаалалт тухай хуулиар арга хэмжээ авах гэхээр цагдаагийн байгууллага тэр хэмжээнд байхгүй. Засаг дарга арга хэмжээ авах хэрэгтэй. Бид нар засаг даргад хандаад дахуулыг гэр бүл нь төлбөрийн чадваргүй байх жишээтэй. Энэ засаг дарга нар маань хүүхдийн хамгаалалт тухай хуулийн талаар ойлголт мэдлэггүй байх. Норооны ч гэдэм үү дүүрэг сумтай те. Ингээд хуулийн хэрэгжилт маань хангалттай байна. Дээрэс нь тэр хүүхдүүдийн одоо нөгөө нэг яг гэрт нь буцаах, гэр бүлд нь үзүүлэх оновчтой нийгмийн халамж үйлчлэгээ маань оновчгүй байгаа учраас тэр гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх ээж аав нь ажил хийхгүй өрхийн орлого байхгүй учраас тэр гэр бүлд нөгөө хүүхд маань өрхийн нөгөө хэрэгцээнд хангахдаггүй байгаа учраас гудамжны амьдралыг сонгодог. Судалгаагаар бол гудамжинд амьдарч байгаа 100 гаруй хүүхэд нийслэлтэй байна. Гудамжны амьдралтай хүүхдийг нийгэмшүүлэхэд 2-3 жилийн сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байдгийг тогтоожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр хүүхдүүд төрийн ч биш, эцэг эхийн ч биш. Өөрөө өөрийнхөө эрхэнд өөртөө л жаргаж явна. Жаргаж гэдэг үг мэдээж хаалтад. Уг нь бол 100 гаруйхан хүүхдийг нийгэмшүүлчихэд Улаанбаатар хотод тэнэмэл хүүхэд байдаг гэх ойлголт үгүй болчих юм.
Бид хүүхдүүдтэй зөв хандаж, зөв хүн болгож чадахгүйгээр олуулаа болвол нөгөө яриад байдаг ухамсарт нийгэм гэдгээ байгуулж чадахгүйдээ хүрчихнэ. Өнөөдөр хүүхдийн хүмүүжил дорой байгаа нь хүүхдийг тойрон хүрээлж байгаа хүмүүсээс шууд хамааралтай. Бид улсаараа хүүхдийн эрхийг зөрчиж байна. Жишээ нь гэхэд цэцэрлэг сургуулийг нь хангалттай барьж өгч чадахгүй байгаагаас хүүхдүүд гэрээс сургууль хүрэх гэж хүнд бэрхийг туулж байна. Гэр нь хаана гэдгээ? Мөнөл. Гайг ойрхон уу? Нөх өрхөм шүү. Хэдэн бодлоо? Ойролцоогоор 10 бодлоо. Тэгээ ишгээ тараад ингээ найзуудтайгаа явчихдаг. Тий. Явсараа сурцсан шүү. Хэдвэр ангиас хойш ингэж ер нь ганцаараа явж байгаа? 5-аас. Өвөл ялангуяа бас хэцүү байдаг бах. Юу нь хэцүү вэ? Хүүтэн ч гэдэг юм уу те? Жохон хүүтэн байдаг л да. Тий. Хүүхдүүдтэйгээ яаж уучгаагааг гэдэг юм уу? Хичээлээ тараа болгоомж дээр шууд ирээр найз нөхдөө бити тоглож оруулах гэж. Одоо ингээ харанхууд явхаар хэдий эрэгтэй хүүхд ч гэсэн тодорхой хэмжээгээр айхгүй юу? Айхгүй. Айхгүйгээр аваа явж байгаа юм уу? Тий. Энд одоо өөрөө хэдвэр ингээ? 8. 8 гараг. Дүүн хэдвэр ингээ? 3. Багш нь ээж аав нь юуг загч байна? Орой болгоомжтой, орой зам болгоомжтой. Болгоомжтой яварна гэхээр одоо яг яаж явах уу? Зам гарахтаа гарцаар гараад зам гарахтаа гарцаар гараад тэгээд машин сайн Харанхууд явах ямар вэ? заримдаа юугүй. Юу нэвгүй вэ? Энд тэндээс хүн гараад ирэх годомжаа. Манайх ч одоо ингээл дамбруу юу шүү дээ. Хавал гэсэн үг үү? За ойролцоогоор 7-8 бодлох уу? Бас нэлээ хол явах нэ тий? Гэшээ тараа гэрлүүгөө тэр миндөө хэдэн минут явж байна ойролцоогоор? За одоо энэ урд дүр явах нөхөр арай дэндүү гацаад байгаа юм гэж. Тэр жоко моко канал дүр бараг 40-30 минут зогсож байгаа юм. Тэгээ би энэ хоогоор явж байгаа хөөе дамжаад явчихт. Алхаа дамжаад явчих тийм ээ. Тий дамжаад явчихт. Дүүн бас ингээ орой хамт тардаг юм уу? Манай 5 гээд тарсан. Яг хүлээгээл явсан. Тэгээ ахыгаа хүлээхийг 2 цаг хүлээгээд тэгээ хамт харах уу? Одоо дөнгөсийн хүүхд энэтэй хамтлаа гэж. Харанхууд явахаар ямар вэ? Санаа айгаад ит. Юунаас найж байна? Нохооноос уу? Тий. Ээж аавыгаа ер нь ирж ахуулж болдгоо юм уу? Яах одоо ийм том болцсон юм шиг. Том болцсон гэж бодож байна уу? Ээж аав нь тэглэж ер нь цаг зав ер нь ямар вэ? Баар угаахгүй шүү дээ. Манай ээж чинь гэртээ дүүгээ манай дүүнэр хараад аав ажилдаа явчихдаг. Тэр өөр угаасаа авах хүн байхгүй юм байна да тий? Ах нь уу? Тий. За дүүнэртэйгээ хамт тарж явна уу? За одоо хэдгээр ангөө? 8. Орой харанхууд хичээлэн тарах ямар вэ? Муухай. Амар өдгөө. Ээж аав нь орой олхон авдгөө. Тэгээс. Харанхууд ингээ явах ямар вэ? Муухай. Юунаас айдгөө? Хүмүүс хүүхдүүдийг хулгайлаад байдаг болохоор би амар айдаг. Хулгайдаг тухай чи хаанаас сонссон? Багш маань хэлсэн. Багш нь ер нь та нарт анхаарал халамж хэр тавьдгөө? Орой гэртээ харвуу, барвуу гэж асуудаг уу? Асуудаг. Танай гिचнээ хөхтэй. 35 Танай хүүхдүүдтэйг ээж аав нь бүгдээрээ ирж авдаг эсвэл ганцаараа явдаг хүүхэд байдгүй? байдаг. Дүн өвлийн үүрээр автобусны буудал дээр цан хүрэг татуулан хүүхдүүд чичгэрэн зогсно. Эрдэм сурах гэж ийм их хүнд саад бэрхшээлийг туулж байна. Улаанбаатарт л гэхэд 8407 хүүхэд сургуультаа очихын тулд автобусанд суудаг. Бүр нарийн ярих юм бол аслагдсан 39 сургууль 2-оос 3 автобус дамжиж хүүхдүүд сургуультаа хүрч байна. Хүүхдүүд сургуультаа хэд холоос явж байна. Энэ нь эрсдэлд орох шалтгаан болж байна. Гэрийнх нь хаяанд 80 ширхэг баг сургууль барьж өгнө гэж жилчингээ ярьлаа. Яг хэрэгжүүлэхдээ тултал улс орны эдийн засаг унчглаа. 2014 онд 80-аас дөнгөж 18-ыг л барих дээрээ тулчгаад байгаа юм. Хэрэгжүүлэхгүй юм бол ярьж яам. Эцсийн эцэст эдийн засгийг элдв янзын бонд гаргаж унагсан гэж цоллуулж байгаа төр хүүхдүүдэд гай боллоо. Өргөн утгаар нь харуул төр хүүхдүүдтэй анхаарч чадахгүй байна. Нэгж дээр ирж ярил зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэй хитрхи хайн хандах юм. Цэцэрлэг бага ангийн багш нараас асуугаарай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэр хайхардаг вэ гэж. Ер нь ингээд анзаарч хахад эцэг эхчүүд хэр одоо гэр бүлийнхээ өмнө хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадчихээн, хэр их анхаарал тавьж чадчихээн, хэр их одоо ингээд цаг зав зарцуулж бас чадчихээн. За энэ дээр бол харилцан адилгүй байна. Ер нь бол яг хүүхэд бол бас эцэг эхийн тойл байгаад байгаа юм. Яг ээж аав нар ингээд тулаад ажилдаг хүүхдүүдийн хийж байгаа зөвлөн дэвтэр номтойгоо харьцаж байгаа харьцаа юм нь одоо яг ил ингээд харагддаг. Жоохон хүн дээрээ л хүүхдтэйгээ ажиллахгүй ингээд тийм явдал нь яг мэдэгддэг байхгүй юу?
Наазах нь ингээд зээж чиг ингээд бичүүлж ахад чинь ээж аав нь ингээд ажилтдаг хүүхдүүдийн алдааны тоон ингээд цөөрцсөн байх жишээтэй. Ингээд орхитуулчихсан хүүхэд нь болохоор зэрэг 10, 20, 30 хүртэл алдаж байгаа хүүхэд байх жишээтэй. Тэгэхээр ер нь манай энэ нөгөө гэр хорооллын энд болохоор зэрэг нөгөө эцэг эхчүүдний хөвчлөө хувийн арилжаа 8 ингээд хийдэг тийм хүмүүс байдаг. Тэд нар олон цагаар нөгөө зөвхөн арилжаа 8-аа хөөгөө явчихад хүүхдтэйгээ тулж ажиллахгүй тэгээ эзэнгүү ингээд орхитуулчихсан тохиолдол зөндөө байдаг. Тэгээ ганц нэгэн бүр хараа хяналтаас ингээд хаягдчихсан бас хүүхдүүд байдаг. Тэгтэл одоо ингээд ирж авахгүй ажилласаа болоод ирж авахгүй ингээд бүр орой бүр 7-8 хүрчихсэн 9 цаг хүртэл хүрчихсэн тийм тохиолдолж гарч л байсан. Гэр оронд нь би өөрөө 9 цагт аваачаад өгчээсэн 2 удаа нэг хүүхдэд тийм тохиолдол байгаа. Би тэр үтэл одоо энэ ангийнхаа нэг хүүхдийг гэртээ хүртэл хануулсан ш. Тэгэхэд над руу уцтаг байхгүй уцтахгүй. Маргааш нь би хагасаа өдөр байсан. Тэгээ манайх бас цэвэрлэгээтэй сургууль одоо нийтийн цэвэрлэгээтэй нөгөө хүүхдэд давуулаад ирж байгаа. Бас нэг асуугаад ирэх болов гэж хүлээж байгаа байхгүй. Тэгтэл ирэхгүй байгаа. Тэгээ би өөрөө бас гэрт нь аваачаад өгж байгаа байхгүй. Тэгэхэд хэнийгчгүй юм бэ нөө. Аав нь хайгаал явж байгаа штэ. Тэгэхэд урд өдөр нь би сургуулийн жижүүрт одоо энэ хүүхдийг би ингээд аваа явлаа шүү. Гэрлэгээ аваа явлаа шүү гэдээ уцсны дугаар ингээд бүх юма хилчгээд байхад асуухгүй л байгаа байхгүй. Биднэрт нэг давагдчихгүй хүчин зүйл бол энэ захын хороол байгаа тийм нийгмийн ялгарл байна. Нийт суралцчдын маань 60-аас дээш хувь нь бол нэг 64-5% нь бол амьдралын баталгаажих төвшнгөөс доогуур амьдралтай гэдэг судалгаа гарсан байна. Хамгийн гол асуудал бол тэр эцэг эхийн ажилгүйдэл. Ажилгүй хүмүүсийн үр хүүхдэд тавих анхаарал, тэгээ нийгэм үр хүүхдэд хандах хандлага, халамж гэл бүх зүйл хэцүү болчихж байгаа тийм. Биднэрт бол одоо формын хувцас гэл нэг асуудал байна тийм. Формын хувцас авахгүйн гэдэг бол айгүй том багш нар эцэг хүмүүсийн өмнө том даваа байгаа байхгүй юу. Чадaltaй ч бай, чадалгүй ч бай үр хүүхдийнхаа төлөө байгаа. Биднэрт бол чадах чиглэлээрээ тусалдаг. Гагцхүү ерөөсөө туслыг ивч нөгөө хүчин чадал нь бол тийм үр хүүхдээ яг наацхийн хэрэгцээтэй формын хувцас гэдэг хичээлийн хэрэглээ аваад өгөх боломж нь одоо бүтэн 2 жил судлаа шүү. Энэ ном энийг 3500-аар аваач гэд те багш нэг бараг жил гуйж яж авах уугүй юу. Тийм одоо хүн нөхцөлтэй хүүхдүүд зөндөө байгаа. Энэ мэдчлэн багш нар ангийн хүүхдээ гэртээ хонуулсан жишээг дор хаяж нэгийг ярьж өгнө. Хүүхдийн бодлогыг улсаар авч хилэлцэхгүй хилэлцсэн ч шоу төдий байгаа нь Монгол Улсын засгийн газар ЮНИСЕФ-ийн хүүхдийн сантай хамтарч хийсэн Монгол хүүхдийн аж байдлын судалгаа харуулж байгаа юм. Энэ нэгдсэн судалгаа хийхдээ 2000-аас 2006 оны Монгол хүүхдүүдийг судалсан судалгааны дүн дээр дөрөөлжээ. 2009 оны энэ судалгаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй гэж бодохоор хүүхдийн бодлогоо хэрэгжүүлдгийг илтгэж байгаа юм. Хуучин ч гэсэн мэдээллийг харвал Монгол хүүхдийн аж байдал дандаа муу түвшинд үнэлэгдсэн. Муу ус ууж байна, хоол тэжээлийн илчлэг муу байна, гэр хороолол хүүхдийн гэрт амьдарч байна гихчлэнгээр хөвөрж байгаа юм. Бүх төвшний энэ одоо иргэдэд зориулсан хүүхдээс нь өсвөлээд гэр бүлийн боловсрал гэдэг юм хангалтгүй байдаг үднээс одоо гэр бүлдэх зөрчил маргаан, гэр бүл төлөвлөлтийн асуудал дээр асуудлууд гардаг байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо залуу одоо насанд хүрээгүй байхдаа гэр бүл болох, хүүхэд төрүүлэх, за мөн одоо зөвхөн одоо төрөөс өгж байгаа хүүхдэд өгж байгаа мөнгөнд найдаж одоо хүүхэд төрүүлэх энэ асуудлууд маань өөрөө тухайн хүний гэр бүлийн боловсролын асуудлууд учир дутагдaltaй байна. Энэ талаар мэдлэггүй байна гэдгийн дүгнэлтийг бид хийж байгаа. Олуула болох бодлогоо хэрэгжүүллээ гэхэд олон болсон хүүхдийн эрхийг хамгаалах суурай эхлээд бэлдмээр. Олон хүүхдээ хүлээж авах төрөх эмнэлгээс эхлээд хүрэлцээтэй цэцэрлэг сургууль алга. Бүр гүн ярих юм бол хүүхэдтэй болох гэж байгаа эцэг их Монгол ямар боловсрал мэдлэг удам ухаантай хүн бэлдэж өгөх гэж байгаагаа мэдэх ухамсар байх ёстой. Хүүхэд гаргаж болно. Гаргасныхаа хойно харин хүнд бэрхийг туулуулж зовоож болохгүй. Тижээж чадахгүй зовлонгоо өөрөө эдэлж хүүхэдтэй ч идлүүлж байгаа жишээ олон байна. Олуула болцгоё гэд инээгээд хэлэх гоё гэгээлэг ихч сайхан зөгнөл. Зөгнөлийг биелүүлэхийн тулд бид өөрийгөө гэрээ улсаа бэлдэх ёстойг ерэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг хүндхийг зорилоо. Монголын үрс маш олон болох болтугай.
Сонсогчдоо Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу?